За юу цаана. Өнөөдөр snack review хийцгэнэ. За тэгээд би ерөөхдөө Японд ирээд 1 жилээ 5 сар гаруй болж одоо 1 жил хагас болж байгаа юм. 1 жил хагас болсон мөртлөө Японд амьдарсан мөртлөө ерөөхдөө баг Япон snack юу ч барыг идээгүй. Учир нь би яагаад нэг чихэрлэг юмуд бол нэг дургу болохоор. Тэгээд ерөөхдөө анхудаа өнөөдөр snack review хий гэж бодоод тэгээд ерөөхдөө нэг том зүйлүүд бол биш. Жижигхэн зүйлүүд болсон доо. Нэг саяар нь хэлсэнчлэн тэгээд яг нэлээд олныг авчих юм бол би яг бүгдийг нийтэж барахгүй болохоор тэгээд жижигхэн авчаа тэгээд ер нь бол жохон идээ тэгээд угаас дуусгар юмнууд авсан байгаа болохоор тэгээд бас нэг олон юм бас аваагүй. За ихний snack нь одоо энэ юу юм бэ? Би энийг харж ирсэн тэгээд айгүй гадаадад бас нэг айгүй жуурч айгүй авч тийм байлээ тэгээд энийг бол би нэг өөрөө л идэж үзэж байгааг зүгээр харж ирсэн нэг тийм онцгой гоё амттай харагдав. Энэ одоо Jagariko cheese гэж бичсэн байлээ. Айгүй тийм cheese юм шүү дээ. Айгүй тийм бяцлаг өнөрсөн тийм юм. Амцуултай чипс шиг гэх юм. Жог бяцлаг амтгцсан. Тийм л чипс шиг амтгдаг. Тэрнээс нэг гоё зүйл биш ээ. Одоо ингэж идсэн snack дээр одоо оноо яах вэ? Оноо өгөхөр шал тийм санагдаад. Тэгэхээр гоё боломжийн мяа гэдэг өгчээсэй. Тэгэхээр ерөөхдөө энэ дээр бол мяа өгчээ мяа. Дараагийнх нь Black Thunder. Тэгэхээр энийг бол яг танад хэлбэр сайн мэдчихлээ одоо нэг ерөөхдөө Монголд одоо нийлээ саяхнаас орж ирээ зарагдчих хэлж ийлээ. Тэгээ спонсорлог үзсэн тэгээд одоо би одоо ярьж мэрэж спонсорлцсон юм шиг. Ямар ч тач нэг юм байдаг юм аа. Нэг л яг нэлийн идчихсэн. Энэ угаас айгуу гоё амттай тэгээд идэхэд гоё. Угаас нэг хитэд идчихсэн болохоор угаас гоё идчихлээс л танхтасаа. Гэтэ яг юм жижигхнийг бол идчихсэн. Яг зүгээр энийг заримг л идчих үзчихсэн болохоор яг юм бичэнтэйг нь идчих үзээгүй. Энээс л би дахиж бараг авч идэх гэхээр л. За ревью бүгэл гоё дажгүй мяа гэсэн тийм. Тэгээд гоё. За дараагийнх нь Цүбуан. Тийм Цүбуан гэдэг байдаг. Энэ Улаанбаатар хэрэг хийсэн нэг тийм авт Японы тийм авттай байдаг. Яг би өөрөө яг гоё тайлбарлах хэрэгтэй. Сайн чадахгүй. Улаанбаатар нь ерөөхдөө амар тийм чихэрлэг зүйл байдаг байхгүй. Нилээн чихэрлэг зүйл гэдэг. Одоо та нарын сайн мэддэг нэг Doriyaki гэдэг нэг одоо манай Dramini гэдэг нэг тийм бош юм байдаг. Тэгээд тэрэн дотор яг тийм улаан бурцэг одоо дотор нь байдаг байхгүй юу. Тэгээд аюу чихэрлэг идэм бол аюу чихэрлэг байдаг. Энэ одоо улаан бурцэг. Бас тансны бол нэлээд давгүй амттай. Би бүр амар чихэрлэг амттай баг тийм ялуур хуухааны бодоодсон ч юм. Нэлээд давгүй амттай. Идэхэд боломжийн санагдлаа. За энд бол ерөөхдөө дажгүй боломжийн гэж ондоо өгөө. За дараагийнх нь Pocky. Энийг ч угаас санааг барыг мэдхгүй л угаасаа ч харж ирсэн баг. Одоо Монголд Pocky байдаг байхаа. Байдаг байхаа санагдав. Гэтэ Pocky-гоос илүү нэг pepperoni гэдэг үү? Pepperoni Pepero ч юм. За мэдхгүй нэг тийм байдаг. Тэгээ Pepero өдөр гэж хүмүүс нэгэндээ хоорондоо хосууд хоорондоо өгөөл юм байлээ. Би юугаа мэдхгүй. Тэр гол дотор 2 гэдэг юм бэ. 2 уу. Ингээд нэг нэг альбомтой гэсэн юм самар нэг самар л юм. Самар. Хиндэ жоохон шоколад авдаг гэжсэн. Сүүлдээ нөгөө нэг самарных нь авд нь орж ирээд. Тэгээд айгүй гоё тийм. Ер нь амар гоё авдтай. Нэг бол идэл хараа. Гоё гэж өгөх байна. Гоё гэж өгөх. Pocky байлаа. Жохоо суухгүй. Суухгүй амар чихэртэй мэдээд орж байгаа шүү дүгдэх гэдэг. Дараагийнх нь юм зайрмаг. Одоо юу юм яа. Kimi Daifuku гэнэ. Тэгээд ерөнхийдөө энэ зайрмаг нь бол мочин дотор ороосон зайрмаг гэх юм байна. Энэ зайрмаг. Энийг бүр аптай идэх чинь. Энийг одоо юу гэх юм сэрээ юм. Түг. 4, 3, 2,
Моочийн дотор ороосон займ гэсэн. Энэ бүр зүрхийн хэлбэртэй. Яаж харуулах зүрхийн хэлбэрийг? Түрүүн зүрхийн хэлбэртэй байсан what the fuck. Монголд нэг тийм нэг зарим санаанд ороод ямар зарим үлээ нэг тийм зүрхний хэлбэртэй нэг тийм үзэлцээний автай зарим байсан та нар санаж ивэл зарим нь яг тгийж авдаг гэж юм. Мочин бол яг зүгээр мочин шиг л авдаг гэж юм. Моч идчихсэн байлгүй дээ та нар. Боломжийн гэж үг нэг бол нэг амар гоё таалагдсан. Гэхдээ боломжийн. За дараагийнх нь кальпис байна. Тэгээд кальписийн Монгол зөндөө байдаг ч гэсэн яг энэ кальпис нэг тийм ус үзэмтэй болох нь авцсан. Тэгээд би ерөнхийдөө энэ ус үзэмтэй кальпис ууж үзег болохоор уугаад үзчихье гэж бодсон. Яг энийг харж исэн мөртлөө ууж бол үзег зүгээр ингээ кальписийг аваад уурчдаг гэсэн. Ус үзэмтэй кальписнууд ямар байна? Ганц нүр ус үзэмтэй болдог. Кальписийг үнцэн амтан байгаа мөртлөө тэгээд яг ус үзэм нэг жохоол автагдсан нэг тийм. Жохоол ус үзэм автагдсан яг кальписийн үнцэн амтан автагдаад байна. Яа юм бэ? Нэг авч дахиж уух. За сүүлийн снэк. Энэ нь эрзэн чихэр маягийн чихэр. Тэгээд бас жирээний чихэр биш. Жоо энерги ундаа маягийн одоо энерги нөхдөг. Тэгээд одоо хичээл мичээл хийж яхад ингээд төвлөрөлт, сайн төвлөрүүлдэг. Жоо үнэтэй маяг. Яг үнэтэй жижигтэй яг нь 200 гаруй yen л дээ. Тэгтээ яг надын хувьд үнэтэй. Because I'm broke. Амар ундаа шиг нэртэй байна. Үнэн тэгээд борн их юм бол кола гинэ, колагийн амттай байна. Тэгээд шарны energy drink гинэ. Синхрон сода гинэ. Тэгээд энэ содагийн амттай байна. Нүгээс нэрхээ аваас амар хатуул юм байна л да. Уус амар хатуу. Эрзэн чихэр. Уус эрзэн чихэр мөхөр болгон тэр нисгэл нь онцг шиг юм цацсан. Энэ одоо юу гэдэг юм бол мэдэхгүй. Тэгээд эсгэлэн коланы амттай. Тэгээд нийл амар хатуу эрзэн чихэр. Одоо энэ дээр бол би их юм бол яах вэ гэж үздэг. Энийг яг снэк гэж баг явахгүй баха. Энийг зүгээр л гоё харагдаад харна авцсан. Тэгээд өнөөдрийн хамгийн гоё бүр үнэхээр хамгийн гоё авцтай байсан зүйл юм бол тэгээд Катанда гарч ирлээ. За тэгээд тэгээд сайхан таалагдсан бол лайка дараад subscribe дараарай. Тэгээд ийм их чихэртэй юм идсэн бол шүдээ сайн угаагаарай. Тэ? Чихэртэй юм баг дээр шүдээ сайн угаагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр үзье. Bye.